Улс эх орондоо хэдийнэ танигдсан. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Олон улсын тавцанд нэрийн дуурсгсан. Эрдэм судалгааны нөр үлсийн эзлийг урин залах. Tenor Professor. За нэвтрүүлгийн маань өнөөдрийн эрхэм зочин шинжлэх ухааны технологийн их сургуулийн үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хөнгөн үйлдвэрлэл технологийн инженерчлэлийн салбарын дэд профессор доктор Эрдэнэсэн Лүндвийн мядагмаа авах шаардлагатай байгаа. За ажил үс өрнөн байж таараад товлол зорилго урагчаас их далаацтай байгаа бах. Ярилцлагын ихэнд энэ мэрэгжлийг сонгосон учир улбааны талаар хэлээд ярилцъя. Миний мэрэгжил болохоор нэхэмлийн үйлдвэрийн хим технологич гэсэн мэрэгжил байгаа. 1989 онд 10 дугаар ангиа төгсөөд хуучнаар бол техник их сургууль гэж байхад л хөнгөн үйлдвэрийн технологи инженерийн ангид бол элсэж орсон. За тэгээ элсэж ороод 95 онд сургуулаа төгсөөд 97 онд ингээд сургуультай ажиллаж агаад 2000 онд бол цаашаа үргэлжлүүлж сурах одоо гараа минь нэгцээ. Яг энэ хөнгөн үйлдвэрийн технологич инженер буюу одоо нэхэмлийн хим технологич, нэхэмлийн мэрэгжлийг сонгосон гол шалтгаан нь бол манай ээж аавын л одоо захисын дагуу сонгоод явснаас биш яг 10 дугаар ингээд төгсөхдөө бол яг энэ их чухал юм байна гэд нөгөө сайн мэдэхгүй учраас л ээж аавын хэлсэн зөвлөмжийн дагуу энэ мэрэгжлийг сонгосон юм байна. Таны мэрэгжлийн онцлог? Миний мэрэгжлийн онцлог гэвэл яг манай Монгол улсад бол маш чухал. Монгол улс битгий хэл дэлхийд даяар хүн төрөлхтөө оршин тогтнон байгаа цагт бол хувцс нэхмэл даав материал бол байнга л байж идэг. Тийм учраас бол маш онцлогтой. Тэгээ нэг ялангуяа манай Монгол улсын хувьд бол нөгөө ноос налуурч стратегийн үндсэн бүтээгдэхүүн эдгээр түүхийн эдийг боловсруулж одоо нэмүүртэг шингэсэн экспортод өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг одоо технологичийг технологи болон одоо шинэ технологиг бий болгодгоор бол онцлог байгаа. Энэ шинжлэх ухааны технологийн их сургууль маань олон сайхан чадварлаг зохион боловсон өвчнийг бэлтгэн гаргадаг. Тэднийг маань одоо замчилж, чиглүүлж одоо удирдах авч явдаг хүмүүс бол та бүхэн дан ганц одоо багшлах биш тийм ээ, эрдэм судалгааны нүрийн хөөсөд өөрийгөө сордог боломжтой бүх нөхцөлөө одоо тэлдэг. Зам жимийнхээ араас олон арван шавнараа дагуулж яваа юм хүмүүс шүү дээ. Энэ сургуультай бол одоо хэдэн жил багшилж байна? За сургуультай болохоор 97 оноос хойш гэхээр бас нилээдгүй. Тий 20 гаруй жил багшилсан. Гэхдээ дунд нь би явж сурсан байгаа. 2000 онд бол холбооны бүгд найрамдах Герман улсын тэтгэлэгтэйгээр мастерт бол агсын төвшөнд үргэлжлүүлэн сурах юм боломж гарч ирсэн. За тэгээ тэндээ сургуулаа төгсөөд цаашаа үргэлжлүүлээд мөн Герман улсад нанотехнологийн чиглэлээр 2004-өөс 7 оны хооронд докторийн зэрэгийг бол хамгаалсан баг. Тэгээд 2007 онд доктороо хамгаалчаад 2011 он хүртэл одоо Герман улсад бас үйлдвэрт яг мэрэгжлийнхаа дагуу ноу хау одоо нөгөө гаргаад авсан тэр нанопартиклийг үйлдвэрт яаж тогтворшуулах уу зэргээр ажиллаж агаад 2011 онд буцаад одоо шинжлэх ухааны технологийн сургуультай эргэж ирж одоо өнөө хүртэл ажиллаж байна. Англи хэлтэй, герман хэлтэй, за дээр нь ингээд нөгөө түрүүний миний хэлсэнчлэн хөтөлбөр мартин гэдгийг бас нэг өөр нэг сэжмэн бол одоо багшлахаас гадна судалгааны ажил хийдэг. За эрдэм судалгааны ажил руу орсон тэр он цагийг хоёлаа эхэлж дурсъя тийм ээ. Дээрээс нь залгаад бүтээлүүдээ сайхан онцолж тодтогож ярив. Ер нь бол энэ их сургуулийн багш нар гэдэг бол зөвхөн багш бол биш. Зайлшгүй хажуугаар нь бол нөгөө судалгаа шинжилгээд давхар явагдчихэдэг. Тэр судалгаа шинжилгээний хийж байгаа үр дүн цаашаа үргэлжлүүлэх юм байна. Одоо манай магистр, доктор оюутнууд. За тэгэхээр яаж нөхөр нөгөө холбооны бүгд найрамдах Герман улсын одоо Штутгарт хотод докторийн зэрэг хамгаалаад ер нь тэр магистрийн судалгаа эднэр хийж байгаа хэвцэл миний судалгааны ажил эхэлсэн гэж боддог. Тухайн үед бол ер нь бол дэлхийн нийтээр л нанотехнологи гэдэг юм руу бол орцсон байсан. Энэ миний докторийн ажлыг удирдах гэсэн багш болохоор Штутгарт хотын их сургуулийн ректор байсан хүн байсан. Тухайн тэр багш маань нилээдгүй их дэмжиж тэгэл ер нь бол Германд бол энэ докторийн ажлын судалгаа хийж байхдаа бол ерөөсөө л миний хийгээд гаргаад ирсэн судалгаа болгон үйлдвэрт ямар нэгэн байдлаар нутагшиж идэг. Ганц миний ч биш тойрон байгаа одоо нөгөө хамтарч доктор сурж байгаа, магистр сурж байгаа тэр ихтгэл бакалаврын дипломын ажил хүртэл одоо үйлдвэрийн нэг асуудал шийдэж идгээр тийм онцлог байсан учраас ер нь бол тэр магистр доктор сурж байгаа хэвцэл миний судалгааны ажлын гол эхлэл бол тавигдчихсэн. Тэгээ яг доктор сурж байгаа явцдаа тэнд Герман улсад бол патент бол авч ирсэн.
Одоо өөрөөр хэлбэл энэ нано жижиг хэсгийг цахиурын хит эсвэл хөнгөн цагааны нийслэлээр яаж үүсгдгийг тэр үүсгээ гаргаад ирсэн уус мод маань давуу материал дээр ямар шин чанар үзүүлдэг. Тэгээ маш тийм өвөрмөц шин чанаруудыг бол үзүүлж исэн. Өөрөөр хэлбэл одоо ус нэвтэрдэггүй материалыг ус татдаг болгодог. Энэ жишээ нь юундаар хэрэглэх вэ гэхээр хүүхдийн жив, төрөл бүрийн цэвэрлэгээний альчуур. Буцаагаад тэр ус татдаг юмыг ерөөсөө гаднаас төрөл бүрийн шингэний гаралтай бохирдлыг түлхдэг. Өөрөөр хэлбэл одоо спирт нэвтэрдэггүй, лаандарс нэвтэрдэггүй, тос түлхдэгч гэх мэтчлэн одоо энэ одоо эффектүүдийг үзүүлж исэн учраас патент бол Герман улсад бол 2004 онд доктор эхэлж 5 онд бол патент бүртгүүлээд 7 онд бол яг албан ёсоор таны патент ингээд Герман улсад бүртгэгдлээ гэж ирчихсэн. 2007 онд бол доктор хамгаалсны дараа үйлдвэрт бол яг энэ чиглэлээр ажилласан. Тэгээ нөгөө патент маань өшөө цаашаа үргэлжлээ олон улс их болсон. Тэгээд Монгол руу ирдэг гол шалтгаан бол ерөөсөө манай Монголын хүн амын бараг л одоо ингээ яг статистик тоогоор аваад үзэх юм бол 375 мянган өрх гэрт амьдардаг. Тэгвэл энэ гэрийн гадуур бүрээсийг одоо энэ ус нэвтэрдэггүй, бороо цэсний ус одоо ингээ доошоо буугаад байдаггүй, хог шороо түлхдэг ийм шин чанартай болгоул яасан юм бэ? Энэ судалгааг цаашаа Монголд үргэлжлүүлэе гэсэн зорилгоор бол буцаад энэ шинжлэх ухааны технологийн сургуультай ирсэн. Тэгээд яг энд ирсний дараа ректор байсан Дамжин сүрэн багш одоо тий багийнх нь бол нэлээдгүй дэмжиж шинжлэх ухааны технологийн сургуулиас яг энэ тоног төхөөрөмжийг нь Герман улсад бол хийл гэж оруулж ирээд одоо энэ тоног төхөөрөмж Монгол улсад гэрийн гадуур бүрээс одоо хамгийн сүүлдгээ тэгэхэд Best Buding компаниар тавьсан будингийн зориулалтад даваа материалыг боловсруулад одоо 2 жил орчмынхаа нүрийг үзэх гэж. Тий. Сонирхолтой дээр нь бас их гоё араас нь сэтгэл ханамж идэх үйс. Тийм бодит үр дүн гардаг ийм судалгаа байна шүү дээ. Ер нь таны судалгааны ажлын гол чиглэл нь их тодорхой сайхан базаж хэлвэл. Ер нь бол миний гол чиглэл болохоор нөгөө хийм талдаа нано технологи гэж Герман улсад сурсан байдал тий цаашаа үргэлжлүүлээ хийж байгаа юм ч гэсэн ийм чиглэлдээ явж исэн. Тэгээд нөгөө Монгол улсдаа ирээд энэ чиглэлийг нэг ийм одоо хавсрах чиглэл болгоод яг гол үндсэн юм маань юу болж явж байна вэ гэхээр энэ ноос ноолурыг бүрзэлт пилинг үүсдэггүй тийм маш тийм өөрмөц өнгөтэй хэлбэрээ хадгалдаг ийм шин чанартай болгох судалгааг бол одоо энэ үндэсний ноос ноолур боловсруулах үйлдвэртэй хамтарч хийж байгаа. Бас энэ чиглэлээр ном тойрвол бас их бүтээдэг тийм ээ. Тий. Ер нь мэдээж судалгаа хийж байгаа хүн ном бичлэгүй яах вэ? Ерөнхийдөө бол сурах хүчиг гэхэд бид нар чинь нэг талаас багш хүн, нөгөө талаас судлаач учраас сурах хүчигч гаргана, үндсэн мэргэжлийн сурах хүчгүүд, судалгааны бүтээлүүд гаргана. Тэгээ одоогийн байдлаар бас нилээдгүй хідэн ном сурах хүчгүүд бол гаргацсан байгаад байгаа. Тэгээ хамгийн сүүлд гаргасан одоо ном маань хөнгөн үйлдвэрийн одоо тойл хүчиг гээд англи, монгол, словарыг бол гаргасан 25,000 үгтэй. Тэгээ энэ болохоор яаж яах вэ гэхээр ерөнхийдөө нэг үг хэллэгт одоо мэргэжлийн үг хэллэгч нийлэн төвөгтэй байдаг шүү дээ. Тэгээ тэрийг л ерөнхийдөө нэг үг хэллэгээр одоо базаж харуулдаг болгох үүднээс бол одоо энэ юг гаргасан байна. Тэгээд ерөнхийдөө нөгөө мэргэжлийн талаар ярихад ер нь бол энэ манай мэргэжилч их гоё мэргэжил шүү дээ. Одоо нэхэмлийн технологи, нэхэмлийн үйлдвэрийн хийм технологи гэдэг. Тэгээд яаж яах вэ гэхээр ерөөсөө л энэ мал дээр байж байгаа үс ноосыг одоо ерөөсөө тансаг шин чанартай бүтээгдэхүүн болгож хувиргадаг. Тэгээд суралцж явах явцдаа яадаг вэ гэхээр манай оюутнууд ч ерөөсөө тухайн тэр нөгөө бүтээгдэхүүн болгох технологиг удирдах, цаашаа хөгжүүлэх ийм чадварыг эзэмшиж төгсдөг учраас ер нь төгсөж байгаа хүүхдүүд маань 4-р курст яг диплом хамгаалахын өмнөх үед бол 100% ажлын байртай болдог. Одоо нэхэмлийн хийм технологи мэргэжлийн талаар ярих юм бол энийг бүр олон улсад magic hand буюу шидэт гартан гэж нэрлэдэг. Тэгээ энэ ямар учиртай юм бэ гэхээр өөрөөр хэлбэл өнгөхгүйсэн юмыг өнгөтэй болгодог. Тийм ээ? Янз бүрийн ямархан бохирдож одоо муухай одоо хэр тол болдог юмыг бүр ор тас хэр толбгүй болгодог. Хар өнгөн юмыг цав цагаан болгодог. Гих мэдчлэн тухайн тэр одоо бидний өмсөж байгаа хувцс идэлт хүссэн шин чанараа олгодог учраас одоо magic hand гэдэг одоо ийм бүр одоо нэршилтэй ийм мэрэгжил аваад байгаа. Тэгээд ерөнхийдөө хүүхдүүд сурж байгаа манай оюутнууд маань ч гэсэн маш их гараараа юм хийж одоо нөгөө learning doing by learning гэх тийм ээ хийж явах явцдаа суралцсан гэсэн энэ аргачлалаар явагддаг учраас ер нь бол энэ нэхэмлийн технологи
Тэгээ тэр дундаа манай Монгол улс ч онцлогтой ноос ноолуур одоо мал аж ахуй орон учраас ноос ноолуурын нөөц ихтэй учраас л энэ чиглэлээр бол одоо мэрэгчлэлтэй боловсон хүчин бэлтгэж байгаа. Миний хүчин чадал энэ ертөнцөөс төрөөгүй гэж нэг сургаалд өгүүлсэн байдаг. Үүнд бурхан хүнд ямархан нэг өгөгдөл заяадагч хүний хүчин чадал ертөнцөөс биш хүнээс өөрөөс нь төрдөг учиртай. Ер нь хинч байлаа энэ ертөнцид дэмий нэг төрөөгүй. Дотоод сэтгэлийн үзэл хандлага, өөрчлөлт, өгөгдлөө анирдан чагнаж, аз жаргалтай бүтээлч амьдрах гайхалтай боломж гагцхүү эрдэнэт хүндэл заяадаг. Эрхэм профессор маань улс нийгэмдээ он удаан жил хөдөлмөрлөж, мэрэгжлийнхээ хүрээнд зөвтгөл дүүрэн он жилүүдийг бүтээгээ зогсоогүй, нүр туршлагадаа үндэслэж, улсынхаа хөгжилд нэмэр болох үз гайхалтай олон санал, санаачлаг, төсөл хөтөлбөр боловсруулсан байна. За хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэл тэр дундаа мал аж ахуйн салбарт хөгжүүлэх үнэт санаануудыг одоо манай бодлого боловсруулагчид шүүрч авчих юм байна. Улс орны хөгжлийн галд цовчил нэмэрлэх нэгэн олз болох нь дамжихгүй юм а. За нэхэмлийн үйлдвэрлэлийн технологи мэрэгжил бол инженерийн суурь ухааны мэдлэгт тулгуурлаж нэхэмлийн одоо тэр ширхэгт материалыг судлах, шинэ бүтээгдэхүүн бий болгох, хөгжүүлэх, технологийн шийдэл горин боловсруулахаас аваад нэхэмлийн салбарын доктортой хөгжлийг хангах, ноос ноолуур үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөн удирдах ийм одоо эх орны үн цэнтэй чухал салбар байдаг. Нэхэмлийн үйлдвэрийн технологич инженер мэрэгжлийн хөтөлбөрөөр анх бол одоо 1979 оноос эзлэлд авсан ийм түүхтэй юм байна. Түүхт авчихсан дурдах юм бол за энэ хугацаанд одоо энэ мэрэгжлэр олон тооны бакалавр, магистр, докторуудыг бэлтгэж одоо мэрэгжлийн сургалтын төлөвлөгөөг тэртех 1979 оноос ахуулаад 93 он, 99 он, 2001 он, 2007, 2014 онуудад давдаадаараа өөрчлөн шинжилж ирсэн ийм замнал байдаг юм байна. Ноос ноолуурын үйлдвэрлэл одоо манай улсын эдийн засгийн хамгийн чухал салбар болохын хувьд төгсөгчдийн ажлын байр хангалттай. За мөн өмнө нь үйлдвэрлэгчдээс төгсөгчдөд тавигдах шаардлага хэрэгцээний өргөн хэмжээний судалгаа явуулж байсан энэ туршлагууд нь хөтөлбөрийн сургалтын үр дүн төгсөгчдийн чадамжуудыг тогтооход нэлээд хялбар байдгийг судлаач маань онцолж байсан. Салбартаа тэргүүлэгч улс орондоо хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн судлаачийн амьдралын зам мөр, бүтээсэн үйлс, судалгаа ном бүтээлийн түүхээс суралцах өв их бий. Хүмүүн биднийг энэ ертөнцид оноолт тавилантай нь онож хийх ажил үүрэгтэй нь давтагдашгүй ховд өрөх, адилдахшгүй дуу хоолойтой нь илгээдэг. Тиймдээж хүн бүхэнд миний гих зам, өөрийн гих омогшил, гуулбарлаагүй сэтгэл, ховлиж болшгүй амьдрал бий. Харин улс нийгэм зон олонд хүлээн зөвшөөрөгдсөн үйлс бүтээлээрээ хэдийний дархалагдсан улс орныхоо үн цэнтэй иргэн эрдэмтэн судлаачаар тодорсон нь чухам хэд билээ. Tenor Professor ярилцлагын нэвтрүүлэг. Tenor Professor нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар шинжлэх ухааны технологийн их сургуулийн үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хөнгөн үйлдвэрлэл технологийн инженерчлэлийн салбарын дэд профессор доктор Эрдэнэт Лүндвэ Ядагмаа оролцож байгаа. За тэгэхээр бид энэ мэрэгжлийн онцлог, эзэмсэн мэрэгжлийнх нь одоо энэ өсрөнгөө хөгжил дэвшил, өөрчлөлт, хувиралттай энэ мэрэгжилд нэр төртөөс үйлс бүтээлээ дархалж яваа. Энэ он жилийн өг түүхээ хуваалцж байна. За тэгэхээр дөрвөн бүтээлүүд бол ерөнхийдөө дурдсанаас соёлоо статистик хэлээгүй тийм ээ. За тэгээд энэ дээр гарын авалгаас эхлээд сурах бичгээр далаацтай явж байгаа л ингээл нэрдэм шинжилгээний томоохон бүтээлийн өдрөө би таасан бүтээл зохиол руу ингээ ордог. Статистик дурдвал бас сонирн байна. За статистик гэдэг юм бол ерөнхийдөө яг гаргаад ирсэн гарын авлага гэдэг юм бол нэг одоогоор нэг 6 орчим гарын авлага. Сурах хүчиг нэхэмлийн үйлдвэрийн хийм технологи, сурах хүчиг бол 2, орчуулгын бүтээл бол нэлээдгүй нэг 10 орчим орчуулгын бүтээл номнууд гарцсан. Тэгээ нэг мэрэгжлийн одоо нөгөө тойл бичиг гаргасан. За гадаад дотоод өгүүлгийн хувьд бол одоо ерөөсөө би тоолж хэлж мэдэхгүй байна. Энэ бол нэлээдгүй. Бид нар чинь одоо энэ холбооны бүгд найрамдах Герман улсын Дрезден их сургууль, Штутгартын их сургуультай харьцахаас гадна Японы Шиншуку их сургуультай маш их тийм дотн харьцаатай байдаг. Тэгээд бид нэр очиж багш нар солилцдог, хамтарсан бүтээлүүд гаргадаг. Тэр бүтээлүүд маань impact factor өндөртөө textile research journal гэж сэтгүүл банк хэвлэгдэж идэг. Ийм одоо нөгөө яг эрдэм шинжилгээ бүтээлийн хувьд юм. Өшөө миний бас нэг хэлэх гэж байгаа юм юу вэ гэхээр бидний нэг маш том одоо амжилт үйлдвэрлэлийн технологийн сургууль, манай энэ хөнгөн үйлдвэрлэл технологийн инженерчлэлийн салбарын нэг том
одоо багтам амжилт гэвэл манай нэхэмлийн үйлдвэрийн технологи бакалаврын хөтөлбөр, нэхэмлийн үйлдвэрийн технологи магистрийн хөтөлбөр, нэхэмлийн үйлдвэрийн хим технологи магистрийн хөтөлбөрүүдийг бид нэр олон улсад магадлан итгэмжлүүлсэн. За тэгээ энэ магадлан итгэмжлэл нь юу вэ гэхээр Европын холбооны 27 улс, дагалдах 12 улс. Дагалдах гэхээр одоо Турк байж болно, Босни байж болно. За Европын холбооны улс гэх юм бол Итали, Герман, Франц гэл ингээд энэ өндөр хөгжилтэй улс орнуудад ижил мэргэжлийн ихтэй сургуулиудад одоо төвшөнд дүүцэгдсэн. Нийт одоо 38 улсад дүүцэгдсэн. Тэгээ энэ юуг бид нэр 2018 онд эхлээд 19 оны намар одоо олон улсын шинжээчд ирээд тэгээ манай сургууль бүхэл бүтэн багаараа одоо манай сургуулийн захирал Тоя цэцэг профессор биднийг удирдах ажиллаад манай энэ одоо баг маань олон улсын шинжээчдэд одоо бүрэн нийцээд ягц дэвшлийн тайл маш олон тайлын юмнууд явуулсан байгаа. Тэрний эцэст одоо 2025 он хүртэл сонгогдсон. Одоо шинжлэх ухааны технологийн сургуулийн хувьд бол ер нь бол 1-2 хөтөлбөрийн л одоо олон улсад магадлан итгэмжлэгдсэн 1-2 хөтөлбөрийн нэгэнд л багтцсан явж байгаа. Энэ бол бас л ялгаа байхгүй нөгөө их сургуулийн багш гэдэг бол нэг талдаа багш нөгөө талдаа судлаач гэдгээр бас л нэг үр бүтээ бидний гаргаж ирж байгаа нөгөө ажил одоо эрдэм судалгаа шинжилгээний ажлын нэг төрөл гэж бодож байна. Яг өөрөө би удирдах ажиллажсэн бас яг гадны хантай нь холбогдож. Ааха. Одоо ингээд яг энэ чиглэлийн салбарт суралцж байгаа оюутнуудыг анзаарч хахад дутуу дулимаг зүйл юу анзаарагдахыг одоо он удаан жил багшилсан тийм ээ энэ эрдэм судалгаагаараа бас их урт замыг туулсан хөтөлбөр мартны хувьд зөвлөж хэлэхэд энэ нэвтрүүлгийг сонсож суугаа оюутан залуучууд маань бас санаа сургамж авна. Дээр нь энэ салбарын хөгжилд одоо бас сэтгэл зовниж идэг юм уу? Илүү их одоо бас сэтгэл ханамж авч яадаг тэр зүйлүүдийг хоёлаа олцъё гэж бодож байна. За ингээд эсэлт эцэг эхчүүдч тэр би нөгөө өмнө нь хэлжсэн 10 дугаар анги төгсөөд ээж аавынхаа зөвлөсний дагуу хөнгөн үйлдвэрийн технологи инженерийг сонгож ирсэн. Гэтэл одоо нөгөө энэ Z generation гараад ирсэн тий. Одоо энэ эсэлд орж байгаа хүүхдүүд маань одоо нөгөө ухаан сэтгэхүйн арай өөр нэхэмлийн үйлдвэрийн технологи гэд нэрийг хэлэнгүүт одоо нэрэндээ ч болд юм уу ер нь жоохон юм нөгөө сонгоох ингээд 2-3 тавигдчихэд байдаг. Яг ингээд сонгоод хичээл номондоо ороод багш нартайгаа харьцаад лаборатори юмдаа ороод судалгаа шинжилгээ хийгээд ирэхээр манай оюутнууд бол ерөөсөө бараг тэр лабораториос ч гарахыг хүсдэггүй, анги одоо тэр хүрээлэн гэж ирдэг. Тэр хүрээлэнгээсээ ч явж өгдөггүй. Ийм л болдог. Тэгээ ер нь бол сүүлийн үеийн хүүхдүүд бол маш тийм одоо нөгөө техник технологи хурцтай хөгжиж байгаатай холбоотойгоор маш тийм бие даасан, өөрийн үзэл бодолтой ийм хүүхдүүд болсон. Тэгээ энэ хүүхдүүдийг бол шинжлэх ухааны технологийн сургуульд ороод ирэхэд нь багш нар бол ерөөхдөө ер нь ганц манай салбарч биш нэлэнхүүтэй бол ер нь багаар ажиллах, бие биенийгээ сонсох ийм төлөвшөлт хүргэдэг болов гэж бодож байна. За ингээд ярилцлагынхаа төгсгөлд зорилгыг хаваалцъя. Цаашдын зорилго гэх юм бол мэдээж бол зорилго бол нилээдгүй тий байна. Гол зорилго маань юу вэ гэхээр сая нөгөө олон улсад бид нар магадлан итгэмжлэгдсэн. Тэгээд энэ магадлан итгэмжлэгдсийнхаа хүрээнд ер нь бол 22 оны 9 сараас эхлээ бидний тавьж байгаа нэг гол зорилго бол юу вэ гэхээр хамтарсан сургалтуудыг одоо эхний одоо яг ижил төвшний одоо холбооны бүгд найрамдах Герман улсын Дрездний их сургуультай бид нэр ингээ яриад одоо ерөнхийдөө бол ингээд юуны шатанд явж байгаа. Хилцлийн шатанд ер нь олж зөвшөөрнө. Ягаад тэгэхээр манайхыг ингээд 3 дугаар курсээ ч вэ нүү 6 семестр сурсан хүүхдийг тэнд 2 семестр сургаад тэгээ сургах явцдаа яаж гэнэ вэхээр цаа сургууль нь төлбөр мөнгөө дагаад сурж байгаа оюутан бол зөвхөн амьдрах зардлаа даахаар. За энэ ингээд юунд явж байгаа. Шиншүүгийн сургуультаа бол бид нэр гэрээгээ хийчлээ. Японы одоо шиншүүгийн сургууль бол юу гэж нөхөхээр бараг энэ олон улсад магадлан итгэмжлэгдсэн. Та нар Европт хүлээн зөвшөөрөгдсөн. Та нараас сурах юм их байна. Эхний ээлжинд бол агсын төвшөнд оюутнуудаа яваад биднэрт одоо танаа профессор багш нар биднэрт ирж хичээл ном заах ийм боломж байна уу? Тэ манай оюутнуудад гэсэн энэ одоо хамгийн наадлын зорилго бол энэ байж байна. Энийг бол ингээд ерөнхийд нь одоо биелүүлээд ингээд явчих юм бол одоо манай шинжлэх ухааны технологийн сургуулийн 20-30-д одоо тэр Азийн одоо 1000 топ сургууль энийг болно гэж хагаад нэлээд дүүцэж алхах болов гэж бодож байна.
За нэвтрүүлгийн маань зочноор өнөөдөр шинжлэх ухааны технологийн их сургуулийн үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хөнгөн үйлдвэрлэл технологийн инженерчлэлийн салбарын дэд профессор доктор Эрдэнэцэн Лүнтвийн Мядагмаа багш оролцлоо. За ингээд ажил үйлс нь эрдэм судалгаанд өрнө амжилт хүсье. За баярлалаа. Танд ч гэсэн амжилт хүсье. Хүмүүн биднийг энэ ертөнцид оноолт тавилантай нь онож хийх ажил үүрэгтэй нь давтагдашгүй ховь төрөх, адилдахшгүй дуу хоолойтой нь илгээдэг. Тиймдээч хүн бүхэнд миний гих зам, өөрийн гих омогшил, хуулбарлаагүй сэтгэл, ховлиж болшгүй амьдрал бий. Харин улс нийгэм зон олонд хүлээн зөвшөөрөгдсөн үйлс бүтээлээрээ хэдийний дархалагдсан улс орныхоо үн цэнтэй иргэн эрдэмтэн судлаачаар тодорсон нь чухам хэд билээ. Tenor Professor ярилцлагын нэвтрүүлэг.